Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цайхан сургуулийн бага ангийн багш сайн жаргал байна. Өнөөдөр бид нэр монгол хэлний хичээл хийх нэ. За, хичээлийн маань сэдэв өгүүлбэрийг асуултаар дэлгэрүүлэх. Суралцсан зорилт Т-ийн 4-ийн В, 1-ийн 2-ийн Д. Өнөөдрийн хичээлээр хийх алхмууд хаана хизээ гэсэн асуултаа танилцах, загварын дагуу өгүүлбэр зохиож бичих, зурагт тохирсон өгүүлбэр зохиож бичих. За, дараах өгүүлбэрийг хүүхдүүдээ анхааралтай сонсоод асуултанд хариулаарай. Би 100 хөдөө явж өвөөгөөндөө амрав. Өвөө намайг сахалтын айлаар дагуулж явлаа. Доноогоо гэрийнхээ гадаа хонь хяргаж суув. За, дараагийн асуултанд бүгдээрээ хариулаарай. Хэн хөдөө амарсан бэ? Би хөдөө амарсан. Дараагийн асуулт хэн намайг дагуулж явсан бэ? Хэн намайг дагуулж явсан бэлээ хүүхдүүдээ? Өвөө намайг дагуулж явсан. Хэн хонь хяргаж суусан бэ? Хэн хонь хяргаж суусан бэ? Доноогоо хонь хяргаж суусан. За, багш нь та нарт сая тавьсан асуултан дотор ямар адилхан үгс байсан бэлээ? Мэдээж бидний өмнөх хичээлээрээ үзсэн хэн гэдэг асуулт тааралцсан. За, хэн гэдэг асуултанд бид нар дандаа хүнийг нэрлсэн үгсээр хариулсан. За, дараагийн асуулт. Доноогоо юу хийж байсан бэ? Доноогоо хонь хяргаж суусан. За, саяны энэ асуултанд юу гэдэг асуулт байсан тийм ээ? За, юу гэдэг асуултанд бид нар юмыг нэрлсэн үгээр хариулдаг. Жишээлбэл хонь гэдэг юмыг нэрлсэн үгээр хариулдаг. Мөн л өмнөх хичээл дээрээ үзсэн асуулт байх нэ. Дараагийн асуулт би өвөөгөөндөө очиж яав. Би өвөөгөөндөө очиж яав. Би өвөөгөөндөө очиж амрав. За, ямар асуулт таарав хүүхдүүдээ? Зүйтэй яав гэдэг асуулт таарлаа. За, яав, яагаад, яасан гэсэн асуултанд бид дандаа үйл хөдлөлийг нэрлсэн үгсээр хариулдаг. За, бид өмнөх хичээлээрээ хэн, юу, яав гэдэг асуулттай танилцсан. За, дараагийн асуултыг сонсороо хүүхдүүдээ. Би хаана очиж амарсан бэ? За, бидний асуулт нь шинээр хаана гэдэг үг нэмэгдсэн байна. За, хариултаа харъя. Би хөдөө очиж амарсан. Хаана гэдэг асуултын оронд хөдөө гэдэг үгээр хариулсан байна. Дараагийн асуултаа харъя. Доноогоо хаана хонь хяргаж байсан бэ? Доноогоо гадаа хонь хяргаж байсан. Хаана гэдэг асуултынхаа оронд гадаа гэдэг үгээр хариулсан байна. Тэгвэл хүүхдүүдээ хаана гэсэн асуултанд байршил заасан үгсийг хэлдэг баг. За, дараагийн асуулт хараарай. Би хизээ хөдөө очиж амарсан бэ? Хариултаа харъя. Би 100 хөдөө очиж амарсан. За, хизээ гэдэг асуултын оронд багш нь ямар үг бичсэн байна? Сайн байна. 100 гэдэг үг бичсэн байна. Тэгвэл хизээ гэсэн асуултанд цаг хугацааг заасан үгс хариулагддаг байх. Жишээ нь өвөл, хавар, намар, 100, өнөөдөр, маргааш гэх мэт цаг хугацааг заасан үгсээр хариулдаг байх нэ. За, бүгдээрээ дасгал ажиллая. Багш нь дэлгэцэн дээр тулгуур гаргаад ирсэн байна. Тулгуур дохио гаргаад ирсэн байна. Загварын өгүүлбэр зохиох загвар тийм ээ. За, одоо эхний загвар бол 2 үгтэй байх. 2 үгтэй байх нь. За, эхний үг бол урт талдаа шугамтай байгаа учраас энэ бол томоор буюу өгүүлбэр томоор эхлэн гэсэн үг. За, тэгэхээр 2 үгтэй өгүүлбэр байх. Жишээлбэл хөвгүүд гүй гэсэн 2 үгтэй өгүүлбэр байх.
За одоо энэ хоёр үгтэй өгүүлбэрээ бүгдээрээ гурван үгтэй өгүүлбэр болгож дэлгэрүүлье. Дэлгэрүүлье. Хоёр байсныг 3 болгож дэлгэрүүлье. Тэхийн тулд хөвгүүд хаана гүйв гэд дунд нь хаана гэдэг асуулт нэмчихье. Тэгхийн болвол энэ өгүүлбэр маань 3 үгтэй өгүүлбэр болох юм. За хаана гэдэг үгний оронд багш нь ямар үг байрлуулсан байна та нараас хараарай. Хөвгүүд гэдэг үг маань хэвээр байгаа. Хаана гэдэг үгний оронд талбайд гэдэг үг бичсэн байна. Гүйв. Хөвгүүд талбайд гүйв. За эхний байсан 2 үгтэй өгүүлбэр маань 3 үгтэй өгүүлбэр болж дэлгэрүүлэгдлээ. Одоо тэгвэл энэ 3 үгтэй өгүүлбэрээ 4 үгтэй өгүүлбэр болгоё. За тэхийн тулд хөвгүүд хизээ талбайд гүйв гэд хизээ гэдэг асуултаа нэмчихлээ. За хизээ гэдэг асуултанд бүгдээрээ тэгвэл ямар үг хүчиж болох вэ? Хөвгүүд өглөө талбайд гүйв. Хизээ гэдэг асуултныхаа оронд бид нэр өглөө гэдэг үг бичлээ. Ингээд эхлээд байсан 2 үгтэй өгүүлбэр маань 3 дараа нь 4 үгтэй өгүүлбэр болж дэлгэрүүллээ. Ингээд өгүүлбэрийн дотор байгаа үгийн тоо нэмэгдэхээр өгүүлбэрийг дэлгэрүүлсэн гэж үздэг байна. Бид нэр сайн үзсэн хаана хизээ 2 асуултаа ашиглаад өгүүлбэрээ дэлгэрүүлсэн. За дараагийн дасгал. Хүүхдүүдээ зургийг ажиглаарай. Зураг тохирсон өгүүлбэр зохиож бичцгээе. За зургийг ажиглаарай. За хичээл заав гэдэг 2 үг. Өгүүлбэр байх нь хичээл заав. За тэгвэл бүгдээрээ энэ 2 үгтэй өгүүлбэрээ 3 үгтэй өгүүлбэр болгоод дэлгэрүүлье. Тэхийн тулд 6 ажиглая. 6 харъя. Хин хичээл заав. Хин гэдэг үгийг нэмье. Хин гэдэг хэн байж болох вэ хүүхдүүд те? Зүйтэй багш байж болно тийм ээ. Багш хичээл заав. Зүйтэй 3 үгтэй өгүүлбэр болж дэлгэрүүллээ. Тэгвэл одоо 4 үгтэй өгүүлбэр болгоё. Ямар асуулт нэмэх вэ хүүхдүүд те? Багш хизээ хичээл заав. Хизээ гэдэг асуух үг нэмчлээ. За тэгвэл хизээ гэж болох вэ хүүхдүүд те? Зүйтэй багш өнөөдөр хичээл заав. За 3 үгтэй өгүүлбэр болчихсон. Одоо тэгвэл энэ өгүүлбэрээ 4 үгтэй өгүүлбэр болгоё. Багш өнөөдөр хаана хичээл заав. За хаана гэдэг асуултанд хүүхдүүдээ байршил заах үг хариулагдана гэсэн. Хаана гэж болох вэ? Багш хаана хичээл заасан байж болох вэ? Зүйтэй багш өнөөдөр ангид хичээл заав. За хичээл заав гэдэг өгүүлбэр маань ингээд 4 үгтэй өгүүлбэр болсон. Дараа нь 5 үгтэй өгүүлбэр болж дэлгэрүүлэгдлээ. За хаана хизээ гэсэн үгээ ашиглаад хүүхдүүдээ гэртээ сурах бичгийнхээ 143 дугаар хуудасны дасгал 3, 149 дугаар хуудасны дасгал 1-ийг өгүүлбэрүүдийг дэлгэрүүлэн дэвтэртээ бичиж ажиллаарай.